Сайн байцгаана уу сонслог ахын дүүс минь. Өөрсдийнхөө гэрлийн ажилтнууд гэж таньсан мөн оддын урсгал гэж таньсан бүхэл хүмүүст энэ чаналингийг хүргье. Өнөөдөр 28 маш өндөр долгион давтамжтай чаналинг бууж ирж байгаа болохоор үнийг хойшлуулах боломжгүйгээр энэ бичлэгийг бичиж байна. Сүүлийн хэд хоног, сүүлийн 3 хоног бид өөрсдийн биеийн дээрээ маш их гацаа буюу энергийн долгион давтамжийг мэдэрсэн байж магадгүй. Яг өмнө шиг юм сэтгэлмэг харагдгаа болж холболт асарсан юм шиг мэдрэмж төрж ямар нэгэн хоосролтын мэдрэмжээр хучигдсан байж магадгүй. Энэ нь ч гэсэн зүгээр нэг ингийн үзэгдэл биш ээ. Бид өөрсдөө хамгийн түрүүнд энэ дэлхий тэнгэр газрын гүүр гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэхүү ухамсар нь бидний бодож байгаагаас хамаагүй өндөр бөгөөд бидний бие үүнийг дамжуулагч радиатор аватар гэж ойлгож болно. Заримдаа бид бүгдийг мэдж байгаа юм шиг, заримдаа буцаад юу ч мэдэхгүй болсон юм шиг маш их гацалтанд орох үе байдаг. Энэ нь ч гэсэн цаанаа космост оддын ертөнцид маш том шинжилэлтүүд, шилжилтүүд болж байгаатай холбоотой. Заримдаа зүгээр л биднээс ямарч юу ч хамааралгүй үе гэж байдаг. Бид нар бүх зүйлийг бодох, тунгаах, мэдрэх гээд байх шаардлагагүй. Маш олон оршихуйнууд биднэрт дээрээс тэнгэрээс тусалж байгаа гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Энд зөвхөн хүмүүний ертөнц биш, аль хэдийн хайр гаригийнхаа ирсэн бөгөөд долгимж давтамжаараа бид нарт үйлчлдэг болсон гэдгийг одоо цааш нь хойшлуулад авах боломжгүй бөгөөд аль болох энэ талаар мэдээллийг их өгөх хэрэгтэй байна. Энэхүү мэдээлэл нь олон нийтэд түгэгснээр хайр гаригийнхан биднэрт илүү ойр дотн туслах боломжтой болох бөгөөд дэлхий дээр байсан өмнөх биднийг сүрүүлж байсан, эргэлзээнд оруулж байсан, хавралтуулж байсан долгион давтамжуудыг цэвэрлэхэд илүү тухайн болно. Хүний оюун санаа ухамсар үүнээс илүү их тэлэх болно. Одоо та бүгдийн төрүүлж туулсан байгаа тэлэлтүүд ирээдүйд болох үйл явцын маш жижигхэн хэсэг гэсэн үг. Одоо байгаа гэрлийн ажилчид төрүүлсэрсэн хүмүүс зарим нь маш их ганцаардлын долгион давтамжийн дотор гацсан байгаа гэдгийг ойлгож байна. Дэмжлэг хэрэгтэй байгаа мэт, тэгсэн ерний дэмжлэг ханаас олохоо мэдэхгүй мэт, хүмүүстэй харилцмаар байгаа мэт, тэгтээ хүмүүстэй харилцсны дараа өөрийн долгион давтамж унсан мэт. Зөв юмаа хийж байгаа мэт, бас зөв юмаа хийхгүй байгаа мэт. Заримдаа бидний ухаарсан ухаарлыг та нарт дамжуулсан зүйлсийг зүгээр л мартуулж байна. Энэ нь та нар өөрсдөө мартаад байгаатай ч биш, долгион давтамж ингэж нөлөөлж байгаа гэдгийг анхаараарай. Аль болох яг энэ цаг үед өөртөө байж маш их тэмдэглэл хийх нь одоо цаг үеийн аврал болно. Өөрт орж ирсэн мэдрэмжүүдийг тэмдэглэж аваарай. Өдөр болгоны тэмдэглэл маш сайн. Арай бүр өглөө орж ирж байгаа бодол, шөнө зүдний дараах тэмдэглэл гэх мэт ухаарлуудаа тэмдэглэх, өөрийн хамгийн эрэмгий, зоримгий бодол, өөрийн хийж чадна гэсэн өндөр давтамжтай энергиудыг тэмдэглэж авах нь маш чухал. Харин цаанаасаа дэлхийн ертөнцийг унтрааж энерги сорилтын үе болж байхад аль болох өөр дотроо байж өмнөх авч байсан ухаарлуудаа эргэн санаж уншаарай. Ямарваа нэгэн зүйлийг дамжуулж гаргах нь одоо маш чухал үе. Энергийг хувьсгах нь өгч буй өндөр давтамжтай энергийг ч гэсэн ямарваа нэгэн зүйлд хадгалж мэдээлэл энергийн орон зайд дүүргээрэй. Ямар нэгэн байдлаар ярих, зурах, оёох гэд юу ч хийж болно. Энэ болгоно нь танд эргүүлээд бодоход долгион давтамж чинь дошилсон байх үед утгагүй хэрэггүй зүйл хийгээд байгаа юм шиг санагдсан боловч энэ нь яг үнэндээ тийм биш шүү. Өндөр давтамжийн мэдээлэл долгионыг хадгалсан бүх зүйл дараа нь гэрлийн эрчмийг авч гэрэлтэх болно. Дараа нь бүх зүйлс өөрсдийн хуурмаг байдлыг, хуурмаг хайсыг тайлж хийсний дараа
зөвхөн мэдрэмжээр дамжиж ирсэн нөхцөл болцолгүйгээр итгэсэн өндөр давтамж төлөвлөгөөний гэрлэн оршихуйнууд үлдэж харагдаж гялалцсанаа. Энэ үед таны хийж байсан зүйлс бүгд утга учиргүй биш байсан гэдгийг та ойлгох болно. Үннээр явсан өөрийгөө сонгосон хучин найз нөхдөсөө холбоо тасалсан хэн нэгнээс салсан одоо өөрийгөө албаар ганцаардуулж байгаа түүнээсээ болоод шаналж байгаа шаналсан ч гэсэн өөрийн замаар өөрийн хувь тайлангаар өөрийнхөө сонгосон сонголтоор өөрийнхөө мэдрэмжийг сонсоод энэ цаг үеийг даван туулж байгаа та бүхэнд бүгдэнд чинь бид хайртай гэж хэлмээр байна. Огторхуу сансрын ертөнцид өөрийн гэсэн тоглоом явагдаж байгаа учраас заримдаа та нарт ойлгомжгүй зүйлс маш их тохиолдно. Энэ нь ерөөсөө та нар ганцаараа биш. Энэ нь харагдаж байгаа шиг энэ дэлхийн ертөнцийн дээр хаягдсан биш. Энэ нь ерөөсөө бид та бүгдийг олж харахгүй байгаа биш. Энэ бүгд шинжлэл энэ болгон шинэ ертөнцийг бүтээх эрчим төлгөөн энерги үйлчилж байна. Бид шинэ код програмуудыг туршиж үзэж задлах болгонд хуучин код програм гацдаг. Яг түүнтэй адилхан та нарт төрж буй эргэлзээ, хоосролтын мэдрэмж хийж байсан зүйлс, гацаан доорох, утга учраа алдах гэх мэт зүйлсүүд шинэ долгион давтамжинд орж шинэ код програм задарснаар та бүгдийн хуучин хийж байсан зүйлс хэрэгцээгүй болох тохиолдолж байгаа. Энэ нь дэмий цаг үрэлт биш бөгөөд харин та бүхэн өөрсдөө олон янзын хувилбарт туршиж олон үлийн үрийг нэгэн аватарт багтааж байсан цаг үе. Зарим нэг зүйлс зүгээр л хэрэггүй болох хүмүүс өөрсдөө гарч явах саяхан яг л энэ хүн мөн байна гэж бодож байсан бодол хүчингүй болох тухайн мэдрэж хаашаа чим алга болох хийхийг хүсэж байсан хүсэл хоосрох гэх мэт олон янзын зүйлс байж болно. Буцаад бүх зүйл тэглэлтийн хувь шинжинд орж болно. Энэ нь дэмий цаг үрэлт, энэ нь ямар нэгэн байдлаар буруу алхам, буруу зам биш ээ. Энэ болгоно нь цаанаасаа утга учиртай бөгөөд та өөрийн энэ амьдрал дээр дүүргэж үзэх ёстой байсан нэг хувилбарыг амьдарч дуусаад түүнээсээ авах ёстой байсан сургамж туршлагыг аваад цаашаа явж байна гэсэн үг юм. Бүх зүйлийг бодоод эргэлзүүлээд үзэх юм бол энэ зам ерөөсөө дардан байсангүй. Энэ зам явахын хэрээр өөрийгөө бичдэг зам бөгөөд та бүгд шин замын туулалтыг хийж байгаа гэдгээ бити мартаарай. Шин замын туулалт болохоор заримдаа наашаа цаашаа гажуудах юм гэж зөндөө байгаа. Энд тэнд төөрөх, ганцаардах харанхуйд гацах, буцаад гарч ирэх, олон өдөр харанхуй байж байгаад гэрэл гарч тэнгэр зэлмэгэхэд маш олон өдрийн туулалтыг нэг өдөрт хийх гэх мэтчлэн квант өсрэлтүүд их байх болно. Гэтэ та бүхэн ажиглаад хараад үзэх юм бол бид сараар өмнө байснаас илүү дээрдэж байгаа. Өмнө нь ч гэсэн харанхуй ойлгомжгүй сонголтыг хийж байсан, өмнө нь ч гэсэн мэдрэмж тодорхой бус байхад өрөнцөн совингийг дагаж сонголтуудыг хийж байсан сонголт бүрийг бодоод үзэх юм бол дотор нь шагнал урамшуул зөндөө байсан байгаа. Тэр зүйлсээ мартахгүйгээр хамгийн сайхан дурсамжуудаа цуглуулад өөрсдийгөө олон цуглуулж явсаар байгаарай. Энэ зам дээр та бүгд ганцаар биш гэдгийг хамгийн гол нь дахин санаарай. Дээд докторгүй космос сансар ертөнцид ч гэсэн өөрийн гэсэн туршилтууд явагдаж байна. Хар гаригийнхан бид хүмүүстэй холбоо тогтоох гэж олон янзаар хичээж байгаа боловч
Одоо та нар зарим нь өөрсдийнхөө оддын үрс гэдгийг мэдэж байгаа ч гэсэн түүнийгээ зарлахаас айж байна. Зарим нэг нь өгөх ёстой байсан чаналингийг өгөхгүй хойшлуулж байгаагаас шалтгаалan бидний холбол төр зүр тасарч байгаа. Гэхдээ энэ нь холбол бүр мөсөн тасарч байна гэсэн үг бишээ. Та нар өөрсдийн сонголтоор өөрсдөө очих байсан эрчим энерги долгионыг хойшлуулж байна гэсэн үгээ. Энэ нь ч гэсэн одоогийн дэлхийн ертөнцийн код програмтай зурчилдаж байгаа учраас та дэлхийн эго програмаас бүрэн гүйцэд гараагүй байгааг илтгэж байгаа илэрхийлэлээ. Тиймээс өөрийгөө ажиглаж, өөрийгөө ажин, өөрийгөө аль болох өндөр долгион давтамжаар цэвэрлэн хуучин айдсын, хуучин хүмүүсээс хамааралтай бодол долгион давтамжийг цэвэрлээрэй гэж хүсье. Шинэ он гартал маш их сорилтууд орж ирж байгаа. Хуучин зүйлсүүд тэглэгдэж байгаа. Өмнө та бүгдийг эхлүүлж байсан зүйлс утга учраа алдаж, хүмүүс замаасаа гарч буцаж, олон янзын төр төрхүүдийг та нар таньж өөрсдөө эргэлзэж байж магадгүй. Гэтэ энэ бүгдийг дахиад дээд тухамсраас харж үзэх юм бол энд буруу зөв сайн муу гэсэн нэг ч зүйл байхгүй. Та бүхэн хамгийн түрүүнд өөрсдийгөө сонгох гэдэг шинэ код програмаар ажиллаж шинэ код програмыг дадвал сурж байгаа учраас мэдээж хэрэг хуучин зүйлтэйгээ зөрчилдөх юм их гарна. Тэгсэн ч гэсэн энэ мэдээлэл энергийн ертөнцид мэдээлэл болгон өөрийгөө үнэн үү гэдэг зүйлийг туршиж үздэг учраас та ямар мэдээлэл өөр дотроо суулгаж байна, ямар мэдээлэлд итгэж байна, ямар мэдээлэл таны зүрх сэтгэл догдолж байна, тэр бүх зүйл чинь хуучинтай чинь зөрчилдөх болно гэдгийг ойлгож аваарай. Бид ганцаараа биш бөгөөд цаг нь болохоор бүх юм эрчим долгион энергийн хувьд задрагдан мэдрэгдэнэ. Тийм учраас бүх зүйл шилжилтэнд орж байгаа учраас магадгүй ирээдүйд бий болох шинэ ертөнцийн та нарын бодож байгаагаас илүү хүчтэй. Бид бодлоо хянаж суурж, бид бодлоо цэвэрлэж, бодлоо ариусгаж, бодолгүй байж сурж, зүрх сэтгэлийн долгион давтамжаар амьдарч сурж байгаа нь хүртэл шинэ алхам бөгөөд нялх өгөөд шинээр хөлтөө орж байгаатай адилхан. Заримдаа сайхан амар амгалан байж болох ч гэсэн заримдаа маш олон хуучин бодлууд, хуучин зүйлсүүд шуурга мэд тайрч орж ирж байгааг та анзаарч байж магадгүй. Энэ болгоныг өөрөө биш гэдгийг ухамсарлаад энэ болгоныг ажиглагчийн байр сууриас өнгөрөөж сурах нь бид нар ирээдүйн шинэ долгион давтамжинд суралцж байна. Ирээдүйд хүмүүс бодлороо харилцдаг болох нь үнэн бөгөөд таны бодол ямар ч алдаа мундаггүй анхаарлын өндөр төвлөрөлтөн дээр долгио давтамжин дээр нөгөө хүндээ очдог байх нь маш чухал болно. Тийм учраас та анхаарлаа төвлөрүүлэн ямар ч өөр бодол хавчруулахгүйгээр тод цэвэрхэн ярих нь бодлороо ярьж сурах нь таны шинэ ур чадварын нэг мөн. Та өөрийн бодлыг нууж чадахгүй шинэ ертөнцид орох бөгөөд та өөрийн бодлыг өөрөө удирдах, өөрийн бодлын эзэн суух нь таны шинэ ур чадваруудын нэг мөн. Тийм учраас та бодолгүй байх, зүрхэн дээр анхаарал хандуулах, хамгийн амар амгалан байх өөрийн арга техникийг юу хийхэд таны бодол санаа хамгийн их хоосорч шинжлэхдгийг хайн олж өөрийнхөө замаар өөрийнхөө онцлогт тааруулан амьдрч сурж байгаа. Энэ болгоно нь одоохондоо шинэ ертөнц бүтээгдэж яваа байгаа учраас юуны тулд хэмээн санагдаж заримдаа эргэлзээ төрж энэ маш их шуугантай, маш их хурдан өөрчлөгдөж байгаа нийгэмд ямар нэгэн зүйлээс хоцорч байгаа мэт санагдаж болно. Гэхдээ та бодлоо цэвэрлэж, бодлоо ажиглаж, өөрийн чинь нураадаг, өөрийн чинь өндөр давтамж долгионд
байлгадаггүй хуучин код програмыг шингээсэн эго програмнуудаас сулларснаар та хамгийн том ажлыг хийгээ сууж байгаа. Ирээдүйд та бодлороо ярьдаг, бодлороо сигнал солилцдог, шилэн нийгэмд орохдоо өөрийнхөө тасалбарыг бүтээгээд сууж байгаа бүтээгч хувилбар муу юм. Одоо олон сүнс ухамсарууд channeling авах сувгаа нэг хэрэгтэй. Бид долгион давтамж гэж ярьдаг ч гэсэн яг үнэндээ долгион давтамжаа долгионоо аль долгион дээр тааруулах бөгөөд тэр давтамжийг гаргах тал дээр гаргаж чадахгүйгээр гацаанд оруулснаар олон тэнгэрийн ажилчид, олон гэрлийн ажилчид, олон сүнслэг ажилчид гацаанд орж өгөх ёстой, дамжуулах ёстой мэдээллийг хааж блоколж байна. Тийм учраас та өөрөө ганцаараа биш гэдгээ ухамсарлаад дахин өөрийгөө хөгжүүлээрэй. Өөрийгөө хөгжүүлэх энэ аялал чинь дөнгөж эхэлж байгаа гэдгийг ухамсарлаад өөрийгөө өндөр долгион давтамжаар дахин дүүргэж цүн совингоо маш оновчтой сонсож сурч дээрээс орж байгаа мэдээллийг эргэлзэхгүйгээр итгэж өөрийн бодлыг шингээхгүйгээр дамжуулж сураарай. Шинэ он гаргаад бүх зүйл энергийн түвшинд хамаагүй уян хатан болно. Одоо таны зээжин дээр ямар нэгэн зүйл дараад байгаа мэт холбоосууд маш их тасраад байгаа мэт гацаанд үе ороод байгаа мэт санагдаж байгаа энэ мэдрэмжүүд шинэ он гаргаад цэвэрлэгдэх хэлбэлцэл дээрээ тавигдсан байгаа. Шинэ он гараад өндөр давтамж долгионы шинэ санаанууд, шинэ бодлууд хийхийг хүссэн зүйлс гарч ирж өөрийн замыг илүү тунгалаг гар харах үедээ тэр болгоныгоо бичиж тэмдэглэж аваарай. Учир нь ухаарлыг мартуулдаг төхөөрөмж гэж байдаг бөгөөд тэр төхөөрөмжөнд одоогоор бид нөлөөлөд явж байгаа учраас одоохондоо түүнээс урьдчилан сэргийлэх аргыг хэлж өгье. Та өөрийгөө сайн бодоод үзэх юм бол ямар нэгэн зөв ухаарал авсны дараа гэд бид дахиад шинэ хаалгыг нээж өгдөг. Тэгэхэд та шинэ хаалгаар оронгуудаа тухайн ухааралтайгаа хослуулан явахыг дахин мартаж тухайн хаалгыг өөрөө хаах гацаанд оруулдаг. Энэ нь бид таныг шийдгээд юм уу сорилтонд оруулаад байгаа юм биш, харин мартсан зүйлийг чинь дахин сануулж өгөх гээд байгаагийн нэг хэлбэрээ. Бид авсан ухаарал бүрээ үйлдэл болгож өөр дотроо шингээж түүний ургацсан ургатал тариаг нь хурааж автлаа давтамж болгож дахин хийх нь чухал. Бид хүний ертөнцид мартах гэдэг долгион давтамж маш өндөр байдгийг мэддэг учраас тухайн долгион давтамжинд та бүхэн ховсдуултыг бас мэднэ. Тийм учраас бид шантралгүйгээр дахин мартсан зүйлийг чинь сануулах гэж амьдралч чинь янз бүрийн үйл явдлуудыг оруулж өгч зогсох эрхтэйг нь зогсоож өгдөг. Тийм учраас ухаарал бүрээ тэмдэглэж ухаарсан ухаарал бүрээ шинэ явж байгаа зам дээрээ хослуулан хоршуулж оруулж хэрэгжүүлж явахыг хүсье. Бид бүгд та нарт хайртай бөгөөд дэлхийн шилжилт бидэнд бүгдэнд нь хамаатай бөгөөд хүн бүрийн хувь нэмэр оролцоо бүгд хамаатай. Заримдаа та бүхэн ганцаараа мэд ганцаардаж надтай надгүй энэ бүхэн өөрөнжил байв. Би энэ бүхэнд ямар ч хэрэггүй гэж бодох бодол төрчих бас магадгүй.
Энэ нь сөрөг гэрчим бөгөөд сөрөг талынхан янз бүрийн бодлуудыг таны долгион үйлдэл сул байгаа үед оруулж болно. Гэхдээ энэ бодлыг авлаа гэж айх биш, үүнд автан итгэх биш. Та огторгуй дэлхийн ертөнцийн гүүрнэ гэдгээ санаарай. Та байхгүй болвол шинэ мэдээлэл энергийн долгион давтамжийн бидэнд оруулж чадахгүй бөгөөд хамгийн түрүүнд хүмүүсийн чөлөөт сонголтонд бид нөлөөлж байж, чөлөөт сонголтыг бид өгж байж, дараа нь үйл ажиллагаа явуулдаг. Та энэ бүх үйл явцын чухал нэг хэсэг мөн бөгөөд хийж байгаа зүйлийг өндөр долгион давтамжаар хийх нь өөр өөрийнхөө учрыг олох нь, өөр өөрийнхөө бодлыг цэвэрлэх нь, өөр өөртөө ажиллаж байгаа нь хамгийн үнцэнтэй зүйл шүү. Ингээд дараагийн холболт хүртэл түр баярлалаа.